Бас нэгэн онцлог зүйл бол бид нэр залбирлын 10 хоногудаар бас ишлэлж хийжилж байсан. Тэгээд ишлэлж хийжилж байсан тэр өдрүүдэд бид үнэхээр одоо Бурхны үгэнд үнэхээр дурлсан. Тэгээд тэр жил баха би хэрэг зүй санаж байгаа бол тэр жил бид нэр 40 хоногийн туршид өглөө болгон залбирал хийж хамтдаа зөвлөцгаасан. Тэгээ манай сүмийнхэн болвол эсийн удирдагчид маань хурлаа хийгээд тэгээд бүхий л эсийн бүлгийнхаа гишүүдийг энэ одоо 10 өдрийн туршид мөрөглийн цуглаануудад хамруулахаар шийдвэр гаргаад уриалгаа яриад одоо уцтаад холбогдож чадахгүй хөгшчүүлтэйгээ уцаар холбогдож бүр янз янзын аргаар одоо энэ 10 өдрийг бүрэн дүүрэн мацаг барилт залбирал мөрөглийн өдрүүд байлгахаар шийдвэр гаргаад үйлчлэлээ эхлүүлээд явж байна. Тэгээд зуршлан залбирал бол аль хэдийн ихсэн байгаа. Өнгөрсөн жилүүдэд хамтдаа энэ эд хүүтний үеэр нэг сард тэр жилээ ерөөн залбирж байсан хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд энэ жил бас бид нэр үнэхээр бидний залбирал хүчтэй байж бид үнэхээр сэргэлтийг ирж хайх хэрэгтэй ийм цаг үе байна. Тэгээд та бүгд бусдын төлөө энэ өдрүүдэд залбираарай, зуучлаарай, Бурхан даатхан гуугаарай гэж хүсье.